За өнөөдрийнхөө бичлэгээр мейкапынхаа апдейтыг хийцгээе. Тэгээ би өнөөдрийнхөө бичлэгээр нүрэ будаангаа яг шинэ авсан бүтээгдэхүүнээ ашиглаж нүрэ ботсон байгаа. Гаранд манд багтдаггүй. За энэ юу юунууд байна вэ гэхээр би энэ Dior-ийн cushion ашигласан байгаа. Энэ cushion ашигласан болохоор би энэ foundation-ыг ашигласан бичлэг хийж чадаагүй. Тэгтээ дараа нь угаасаа тийм боломж олдох бах уу. За тэгээ ийм cushion угаасаа энэ бэлгэний cushion агаад энэ болохоор яагаад ирсэн бэ гэхээр Dior-ийн энэ хоёр юм дээр ирсэн байгаа. За энэ болохоор нүдний 5 өнгөтэй палет байгаа. За тэгээ энийг харуулна. Энийг бол бүх өнгөнүүдийг энэ бүгдийг ашигласан байгаа. Шинээр сая яг баяраар тохиолдуулж гаргаж ирсэн энэ уруулын будааны дуу байгаа. Нэг талдаа мат саатай, нөгөө талдаа бүр ямар ч өнгөгүй тийм глосс. Тэгээ энийг ашигласан бас харуулна. L'Oreal-ийн уруулын будаг байгаа. Энийг бас харуулна. Note-ийн foundation байгаа. Сая хэлсэнчлээ энийг хэрэглэж чадаагүй. Тэгэхээр зүгээрээ дараа нь зөндөө боломжтой байгаа шүү те. Тэгээд бичлэгтэй минь хамтаагаарай. Сая усан дараа гараад ирчлээ. Энэ Dior-ийн cushion нь яаж яах ямар азтай юм бэ? 0N гэсэн өнгө байна. 0N гэдэг чинь угаасаа хамгийн цайвар нь. Нэрээ нэг анхааруулга хэлэхэд би бол бүр үнэхээр цайвар шүү. Би ийм шар цагаан байхгүй юу? Бүр нэлээд ийм шар цагаан. Тэнгүүд ер нь ингээд кремний хамгийн цайвар нь хүртэл надад борддог. Тэгэхгүй бол зарим хүмүүс айгүй одоо өөрийнх нь арьстай айгүй адилхан гэж бодоод миний юмнуудыг тушаад үзэнгүүд тэрхий бараадах тэрхий цагаадах ч юм уу тийм тохиолдол гарвал нэр үнэхээр өстө уучлаарай. Би анхааруулдаг шүү. Үгүй юм цагаан порлон байна. Тэгээ хойноо ямар ч ингээ ядаж нэг хуруу хийх юм ч юм уу тийм юу ч байхгүй. Яа чи нэг хэрэглэх юм. Ингэжл хэрэглэдэг юм л нэг уусаа хэрэглэхгүй. За энэ хайчи. Энэ кушнээс нь порлон спонжороо шууд ингээд авч байгаа төрчих байхгүй ч юм шиг. Тэгтээ зөндөө байд юм байна. Яа н одоо энэ тэгээд юу юм чинь ингээ хатчих ш тайр юм. Эхлээд нэг хальт камер дээр нэг ингэж бүхэлд нь нэг хальт ингэж явуулж харуулчаа дараа нь өөрөө нарийн яг толинд харж агаад нарийн юмнуудаа яг гой заснаа. Энэ нөгөө нэг юутай яг адилхан үнэртэй. Dior-ийн stick foundation хэрэглэжсэн үү? Би энэ stick foundation-ыг бас яг 0N гэдэг үнийг хэрэглэжсэн аахгүй юу? Яг тэрнтэй адилхан үнэртэй байна. Нэг тийм хурц үнэртэй. Dior гингүүт ихтэй надад нэг тийм амар хурц үнэр шор ингээд толгойд буудаж ш танарт юу болдог вэ ингээд Dior гингүүт. Шууд нөгөө нэг шадуурын шууд тийм амар хурц. Энд харахад бол угаасаа мэдээж гоё харагдаж байна. Гэтэ би амдаар талын хараад. Гол нь надад өнгөн бүр вау. Гайхалтай гоё тохирж байна хүү. Зарим хэсгээрээ жоохон дутуу явуулчих. Тэрийгээ талын харж агаад яг гоё явуулаач. Өөд аралтыг бол нэг идээрээтэй дарсан байна. Ямар ч өөгүй харьцтай хүнд бол бүр хангалттай ингээд өөд арах хэмжээний байна. Начиг сэвхнөсөө толбон бүр ингээд тархацсан батганы сорвтой, нүхчэлттэй, үрчлээтэй бол тий яг таны хүсэж байгаа шиг тийм гоё толиосан арьсыг бол өгөхгүй. Гэхдээ дундаж өөд аралттай. Гол нь надад өнгөн амдаар харахад гоё тохирж байна. За араас нь бол хэдийн юмнууд бол ижлэхэн. Тэгэхээр шууд хийг явчих. Үзүүлэхгүйгээр. Тийм дузаан харагдмааргүй байна, нэмгэн будсан харагдмаар байна, эсвэл натурал харагдмаар байна гэсэн юмдаа болоо тийм нэмгэн суур тавьж ийн гэд бараг нэг юмаа хэрэглэхгүй зүгээр нэг жоох авсан юмаа бүр ингээл амар тарааж мараагаал тийж ер нь бол хэрэглэдэг штэ бид нар чам. Тэнгүүт тэрнээ штэ тий надад миний арьсан дээр лав юу анзаарсан бэ гэхээр харин ч бүр эсэргээрээ миний ингээд нүхчэлт одоо үрчлэгийг тодруулцдаг заа юу. Харин би яг сайхан тунгийн тааруулаад тэгтээ тун нэг чүүд бүр маш бага хэмжээний жоохон ихтэх маягтай ч юм уу те жоох хэмжээний тийм ихтрүүлэгтэй байхаар бүр эсэргээрээ залуухан харагдаад идэг. Залуухан ингээд юм булбараа арьсан бүр төгс гоё харагдаад идэг. За суур маань болчлоо. Тэгээ уусаа араас нь спрей цацчих. Би яг нот юмд хэрэглэснийхаа дараа ер нь бол setting spray цацаад байгаа.
Надад угаасаа тэр одоо натурал будах, хайлт будах ч юм уу тийм юм улам намайг амар оворж улам миний өөсөвийг тодруулаад улам миний одоо нүхчэл, өвчлөө ингээд тодруулдаг болохоор солонгос стилийн натурал будалд надад бүр үнэхээр цогтгүй. Үнэхээр. Тийм болохоор би угаасаа будсан шиг буддаг. За одоо энэс араас нь нүдэ будна. Гэхдээ өнөөдөр юу хэрэглэх вэ гэхээр Dior-ийн ийм нүдний палет байгаа. Энэ бол гэхдээ нэлээд олон янзаар ашиглаж болох байхаа гэж бодож байгаа. Тэ одоо бүхэл нөгөө нэг мундаг артистуудын шүмжилдэг юм. Яаж бодох юм бэ те? Энэ угаасаа хаяна. Би энийг бол баг хайлайт хийгээд энэ ч гэсэн бас баг хацар өнгөлөгчөөч ашиглаж болохоор энийг нүдний суурин тавингуудаа энийг нүдэндээ тавиад энийг дахиад жоох ингээд харлуулах маягтай хэрэглээд тэнгүүтээ энэ хоёрыг бол баг хайлайтраар хэрэглэж болох юм байна. Энийг шууд нүдний сууриндээ тавьчих. Нойтон байхад нь шууд сүүдрээ хацар өнгөлөгчтэй тавингуудаа араас нь хураа болгох гэж одоо шууд тэргээ хийчихье. Доотлынхон зөхийг бол нөгөө зүгээр боддог шэл бодчихъя. Сая би нүднийхээ энэ дээгүүр нь болохоор энэ өнгөөр нь тавьчихсан. Нөгөө ягаан өнгөөр нь хацараа тавьж үзэхгүй хэдүүлээ. Гоё, таалагдчихээн. Олон янзаар ашиглажлаа. Хөмсгөө бутчихъя. Саарлаар будангуудаа бор тэнээр ингээ уусгаад өгчдөг. Сормос бол бас хэвээрээ. Шисейдогийн сормос дэрэлгэгч. Тэгээ сормосын будаж гэсэн хэвээрээ болохоор гяс гүлгч шидүүлээ. Тэнгүүтээ нөө тавьдаг сүүлээ тавьчих. Яг нөө зүрт нь. Энэ сүүл болохоор бор өнгө байгаа. Зүгээр бор өнгөөр л ингээд сүүл тавьчихдаг. Ер нь бол ингээд доошогоо шулуун гэх юм уу, жоохон тийж тавих хичээдэг. Dior-ийн шинэ жилээр гаргасан limited edition-ийнх нь 220 гэсэн өнгө байгаа. Ribbons хамгийн цайвар ягаан өнгө.
Гэхдээ над дээр мэдээж та дарах нь ойлгомжтой. За энэ л мат будаг. Тэнгүүтээ энийгээ бодонгуудаа 5 минутын дараа уруулаа. Ингээд нүн саа гарч ирдэг. Тэнгүүтээ энэ тал нь болохоор close. Тэгэхээр closed-маар байвал closed-од, матер явмаар байвалаас матер явж болно. Саанууд нь юу нь л гарч ирж байна. Бичлэгэн дээр бол нүур бодолтын камер бичлэгээр уус харагдахгүй. Класс нь зөвөр өнгөгүй, өнөргүй класс байна. Өнөөдрийнх маань үл иймэрхүү боллоо. Ямар байна? Энээс илүү тод уруулын бодог надад ингээд хурц харагдаад идэг. Тэгэхээр би юу нэг аль болох бүр ингээд бүр маш бүдэг ягаан олох гэж бүр ингээд хайдаг даанч. Тэгээд би өмнө бичлэгээр ч гэсэн хэлжсэн хамгийн бүдэг ягаан хүртэл миний уруулан дээр ингэж гарна. Хамгийн бүдэг гэсэн бүх өнгөнүүд л ер нь хүрэн болоод юу нэг ингээл гараад ирдэг төө. Миний уруулны өнгө өөрөө тийм нэг уруул маань өөрөө өнгөгүй юм шиг байна. Тэнгүүд бүх юмыг амар юм тодруулаад ирдэг. Энд ихтэй класс нь гоё юм байна. Наалдадаггүй. Та нарт ямар харагдчих. За тэгээд нөтийн фаундейшн байна. Тэгээ энэ нь болохоор L'Oréal-ийн нэг тийм гялалтсан ягаан гэх үү. За энэ ягаан гэх бүгдээр харъя. Гялалтсан ягаан гэх үү. Гялалтсан. Тийм үү? Энэ миний уруулан дээр ингэж харагдаж байгаа бол бүр нилээн цайвар шүү. Энэ бүр нилээн цайвар. Би өөрөө уруулын бодогны газар мазрыг ер нь бол зүгээр өнгөрөхгүй. Нөгөө нэг ягаанаа угаасаа хайгаал явж идэг болохоор нөгөө ягаан байна уу гэж зүгээр ингэж явж идэг. Би нэрэн дараа нь гоё бүх уруулын бодгаа ингэж гоё тушиж үзээд та нар надад яг аль өнгө нь илүү гоё зогч юм хэлж өгвөл ямар уу? Би яагаад гэвэл өөрөө дотроо өөрийгөө бол ингээд нэг юм ягаан өнгө гоё юм яалтам зөөлхөн харагддаг гэж боддог байхгүй юу? Яг миний ингээд хурц төрхийг жоох ингээд нэг буулгаад өгдөг гэх юм уу? Тэгж бодоод бүдэг ягаан өнгөнүүд хэрэгэлдэг. Тэнгүүт яг одоо миний байгаа бодогнуудаас надад аль нь илүү зогч юм надад гоё туслаарай. Тэгээ энийг хэрвээ гялзуулмаар байна гэвэл дээрэс нь gloss тавьж үзье. Dior-ийн Maximizer-ийн бүр 001 гэдэг хамгийн цайвар өнгө нь энийг тавьж үзье. Ингээ гялзуулчл арай гоё юм шүү. Таалагдчихэж байна. Надад миний бичлэгийг хэрвээ үздэг бол миний ямар нэг юм өөрчлөгдсөн байна уу? Та нар анзаарч байна уу? Ингэж өөр харуулттай. Би нэг эндээ нэг шидний нэг зайтай хагаадсан шүү дээ. Та нар миний өмнөх бичлэгүүдээр үзвэл би өөрөө ингээд эндээ нэг зайтай хагаадсан. Тэг би тэр зайгаа нь хүлцэн. Тэгсэн чинь бүр ингээд юу ч мэдэгддэг юм байна. Амар амархан нөхдөг тэгээд. За тэгээд дараагийн бичлэг хүртэл өөр баяртай.